Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжиж чиглэсэн сургуулийн чадварыг бэхжүүлэх нь төсөл 2015-аас 2018 он. Хүүхэд уншаад уншснаа ойлгох чадвар нь цаашид амжилтаа суралцах нөхцөл болж өгнө. Инхээр бид нар хүүхдэд уншуулахдаа уншсан зүйлийнхаа утгыг ойлгож үгүй юу гэдэг дээр нь анхаарлаа хандуулаарай гэж хэлээ. Бид бүхэн хүүхдэд зөв уншиж байгаа үгээр дээр нь анхаарлаа хандуулдаг болохоос биш тухайн уншиж байгаа зүйлийнхаа утгыг ойлгож ийнэ үгүй юу гэдэг дээр нь тэр өөр анхаардаггүй шүү дээ. Тэгэхээр та бүхэнд нэгэн аргыг танилцуулъя. Энэ маань үгийн утгын зурагт толь хийх арга. Хичээл 5. Үгийн утгын зурагт толь хийлгэх аргачлал. Сая бид хэдийн 5 зүс гэдэг ингээд 5 хошуу малын тухай төл малын тухай сэдв уншлаа. Тэгэхээр би одоо хүүхдүүдээс асууя гэж бодож байна. Хурган айл юм нөхө заардаа хурган. Хурганы эхийг эвдэг вэ? Ээж. Хурганы эхийг эвдэг лээ. Хань гэдэг юм байна. Хурганы эхийг хань гэдэг юм байна. Тэгвэл тугалны эхийг эвдэг вэ? Үхэр гэх. За юу гэж бодож байна? Чи бас үхэр гэж бодож байна уу? За унганы эхийг. Мэр гэх. Адуу гэх. За зүйтэй. За ботхоны эхийн төгөл хийх үү? Эм гэх. Ботхоны эхийн эм гэж хэлэх үү? За тэгвэл бүгдээр энэ зурагт толь бичгээс бүгдээрээ харъя. Хурганы эхийг юу гэдэг байх нь вэ? Хонь. Зүйтэй эм хонь. Ишигний эхийг юу гэдэг байх нь вэ? Ямаа. За энэ тэгвэл ямар альт юм бэ? Үхэн. Тугалны эхийг. Үхэн. За Үнэ. Юу гэж юм? Үнэ гэдэг юм байна. Тугалны эхийг юу гэдэг байх нь? Үнэ. Унганы эхийг юу гэдэг байх нь? Мор биш юу гэдэг байх нь? Гүү гэдэг байх нь шүү дээ. Гүү гэдэг байна. За ботхоны эхийг юу гэдэг лээ? Инг гэдэг байх нь шүү дээ, тий? Би арга савар гэж энэ гүйцэтгэн шиг. Савра үрээд аргал түүхээр явлаа. Юугаа үрээд аргал түүхээр явлаа? Савра. Саврын ганцаарыг үүсэн байна уу? Үгүй. Юутайгаа хамт үүсэн байна уу? Аргал. Аргалтайгаа юу? Үгүй арга. Арга гэж юм. За арга гэж юм лээ. Арга гэж нэг тийм сав шиг юм байдаг. За энэ аль нь арга, аль нь савар вэ? Энэ арга. Энэгээр ингэж аргалаа аваад энийг ардаа үүрцэн явдаг юм шүү дээ. Үүрчээл хойш нь өөрдөө давуулаад энэ лугаа хуур аргалаа яадаг юм. Хийдэг юм шүү дээ. Арга савар. За энэ шин тавьчих. Толь бичиг дээрээ арга савар гэдэг үгийнхаа утгын толийг зурагт толио хий. Энэ юу лээ? Арга. Яах ч вэ? Аргаар юу гэдэг лээ? Аргалыг аргал түүдэг. Түүсэн аргалаа энэ савтаа яадаг. Аргандаа яадаг байх нь уу? Хийдэг байх нь. Аргалыг гараараа түүх үү? Үгүй. Савар. Савраар туу. За арга гэдэг үг энд нь ач. Энэ юу лээ? Арга. За энэ хойдлын нууцсан дээр даам нөхөө. Ач. Энэ юу лээ? Савар. За савар. Шинэ үгийнхаа зурагт толь бичгийг бүгдээр хамтдаа уншицгаая. За. Энэ хурганы ээж хонь, хурганы хүүхдийн хурга. Хоньны хүүхдийн үртүүлэн. Хүүхэд гэж ярихгүй. Амьтныхыг хүнийхийг л хүүхэд гин. Хүнээс бусад амьтныхыг үртүүл. Зарим нь зулзаг гэж хэлдэг заа юу. Тэгэхээр энэ бол үр төлийн гэж хэлдэг. Төлийн гэж хэлдэг юм. Төл мал гэдэг чинь нялхаан гэдэг хэлдэг байна шүү дээ. За ямааны төлийг ишиг. Ишигний эхийг ямаа. Ингийн төлийг ботго. Ингний төлийг ботго гэдэг. Ботгоны эхийг зээлтэй.
утганы их Утганы ихийн юу гэдэг лээ? инг гэдэг. За энэ юу лээ? арга Аргаар юу гэдэг лээ? нөгөө аргал түндэг. За энд юу вэ? Савар Савраар яах вэ бас? аргал түндэг. Аргалаар хүмүүс яадаг. Аглаа утдаг. Утдаг. За өөр Галт үлдэг. Хүүхэд маань альва зүйлийг уншаад тухайн одоо уншсан зүйлийнхаа утгыг ойлгож байна уу үгүй юу гэдэг дээр анхаарлаа хандуулж мэдэхгүй байгаа утгыг ойлгохгүй байгаа үгэн дээр зурагт тол бичиг хийж өгснөөрөө та хүүхдийнхаа үгийн баялаг нэмэгдүүлэх уншаад ойлгох чадварыг нь дэмжиж байгаа юм шүү. Ингээд та бүхэн хүүхдийнхаа мэдэхгүй байгаа шинэ үгээр зурагт тол бичиг хийж өгч түүний үгийн баялагаа нэмэгдүүлж уншаад ойлгох чадварыг дээшлүүлэхэд туслан ажиллаарай.